Үчим үзэгчдээ эх орон телевизийн бэлгийн цэдэг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Эх орон телевизийн хойморт Монголын зохиолчдын эвлийн гишүүн Сэр-Одын нэрэмжит шагналт Төв аймгийн өндөр ширээт сумын уугуул Баасан жавын оролцод яруу найрагч маань өрөөдөн ирсэн. Ингээд танд энэ үчим мэндийг хүргэе. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн энэ үчим амар амгаланг ярий. Уран бүтээлч хүмүүс өдрөд бол их бичдэг. Таны хувьд ер нь ямар өдрөд их бичих вэ? За хүмүүс бол янз бүр байдаг юм шиг. Миний хувьд бол хавар нь илүү шүлэг бичих тийм аятайхан санагддаг. Илүү их тийм шүлэг төрдөг үйлрэл л доо. Ихэнх хүмүүс яруу найрагчтай бол бас намрын тухай их дуулдаг, шүлгэлдэг юм байна. Миний хувьд бол хаврын үйлрэл ер нь нэлээд шүлэг гараас гардаг шүү. Оюутан одоо насаа ер нь хаана үү? Дээрээс нь одоо ямар сургууль төгсөв? За оюутан насаа одоо их Монгол дээд сургуулийн туучнаар Дорн төхний дээд сургууль одоо төгссөн. Тухайн үед одоо тухайн үеийн сургуулийн захирал маань нэр сэтгүүлч яруу найрагч Сүхбаатарын Батмөнх гэж хүн байлаа. Тэгээ хүүхдийн нэг яруу найргийн наадамд Улаанбаатарт оролцож яваад тэр хүнтэй таарч тэр хүн бас сургуулийнхаа урилгыг одоо атгуулсан. Тэгээд тэр жилээ намар сургуулийнхаа одоо алтан босгоор орж 4 жил сэтгүүлч гэсэн мэргэжлэр төгссөн. Одоо яг таныг оюутан байх үед бол энэ сургуулийн дуулангууд бол их хүчтэй, эд одоо хүчтэй оргилсан хэдэн сайхан залуучууд нэгэн үеийн давлгааны төлөөлөл таныг гэж хараад байгаа шүү дээ. Зя сүүлийн үеийн тийм ээ. Одоо 2000-ад оноос хойш үеийнх юм бол нэгэн үеийг давлгаалал сургууль дугуулan хэсээ шүлэг уншаа явдаг байсан. Эд үеийнх нь бол нэг гишүүн төлөөлөж бодоод байгаа шүү дээ. Тэгээ 90-ад оныхан бол маш хүчтэй утга зохиолд бас давлгаа үсгэж орж ирсэн. За тэрнээс хойш бас хүмүүс бол янз бүрээр ярьдаг л да завсар үеч гэдэг юм бас нэгэн хэсэг бас яг манай үе шиг тэгж цуглаж байгаагүй. Яг миний үед орсон одоо 2000 оноос хойш шүлэг бичсэн залуучууд бол Улаанбаатарын их сургууль, Монголын зохиолчдын эвлэлийн дэрэгдэх бас 333 гэдэг одоо хуучнаар одоо бол Монголын залуу зохиолчдын холбоо гэдэг ингээд ийм сайхан залуучууд бидний үеийн одоо 40 50 залуу шийдгэнжээ л да. Тэгээд Улаанбаатарын их сургууль, утга зохиолын дэд сургууль, их Монгол бүх сургуулиудын дугуйл хийсэж бие биентэйгээ сайхан нөхөрлөж бас биеиндээ урам одоо ташуурн болж явсан. Тэгээд яг манай одоо урсгал чиглэлүүдээр бас дотроо олон бүлэг болж ингэж хуваагдсан. Миний харьяалдаг бүлэг маань бол Шинэ мянгийнхын гэдэг юм бүлэг байсан. Тэгээд ер нь олон ийм бүлэг урсгалууд гарч ирсэн. Учираас хоорондоо бас нэгдмэл сайхан тийм уур амьсгалыг бүрдүүлэх гэж үүднээсээ Монголын залуу зохиолчтой холбоог одоо сэргээж одоо хуужин байсан. Сэргээж бас үеийнхэн олон бүлгүүд олон залуу яруу найрагчдыг бас нэгэн дор цуглуулахад бас яг ерөнхийдөө түүчэн болж явсан байх гэж боддог. Оюутан байхдаа яруу найргийн наадамд хэрэг орчих. Мэдээж энэ тэнд яруу найргийн наадам бол нэр нь 7 хоног болгонд л сургууль дээр чимээний газар яруу найргийн наадам болдог. Бүгдөө хэлхэлдэж аваад очино. Шүлгөө уншин бүгд л төрүүлж харигцгаадаг ээж ээлжрээ. Одоо шүлгөө уншиж харигд төрүүлнэ. Тэгж их сайхан дарвиж хөөрч бас нөхөрлж явсан. Мэдээж яруу найргийн наадамд бол орсон. Анхны одоо яг бичсэн шүлэг ерөн санаанд байдаг болов. Хэдэн настай дээр наах шүлэг бичээ? За би чинь ер нь бага ангидаа болохоор зэрэг уран уншлах уншдаг байсан. За тэгээд дашвал руугаа нэг 3-т орж исэн болор зам байх нэг санаанд ордог байхгүй. Тэр болор замдаар дашвал руугаа Монгол минь мөхийг чи үзэхгүй, морд минь цоцгийг чи үзэхгүй, их түүх минь бүдгэрхийг чи үзэхгүй гэдэг нэг ийм шүлэг уншаад. Тэр шүлэг надад их уран уншлахаар уншиж байгаа гэсэн сэтгэл төлөвлөгөө. Тэрнийг одоо хуулж байгаа юм уу одоо их хормын үнэлшгүй эрдний мэлээч гэдэг юм уу иймэрхүү мөр ичээд. За тэгээд тэрийг ч үнийг актер шүлэг гэж уншиж явсангүй. Тэгээд 8 дугаар ангиа төгсөөд хонхны баяраа хийсэн. Тэгээд тухайн үед аав ээжүүд нь хүүхдүүдийн бүгд ирцгээдэг байлаа. Тэгсэн би чи ээжигээ 1-р ангид ордог намраа бол алдсан. Тэгээ миний л ээж ганцхан байхгүй шиг юм зүйл үсэлт. Тэгээд тэр орооны байрны дотор байранд зурдаг байлаа. Тэгээд ижим байдаг ч болоосаа гэд. Нарын шаргын говьл гэх юм, намрын цэнхэр талал гэх юм, сайхан Монгол их орон гэх юм, сарангой жийл гэх юм ижим нь байдаг ч болоосаа гэдэг ийм дөрвөн мөр шүлэг бичээд энийгаа тэгээд улмаар шүлэг болгож бичээд лүнгийн 10 жил би 10 дугаар ангидаа нэлсэн ирж сурсан. Тэгээд нэг арга хэмжээнд дээр бас энэ шүлгээ уншсан их уран болж тэрнээс хойш тэгээд ерөнхийд нь уухгүй битсэн. Дашвал руугаан бүтээлүүдийг за мэдээж хүн болгон чоймыг уншижсэн. Тэгээд Баовын лагсрын гэдэг гайхамшигтай яруу найрагчдын номын зохиолыг бол их барьж уншсан. Тэгээд тэр утгаараа бас эдгээр яруу найрагчдаач гэсэн их үнэлж явдаг. За тэгээд оюутан болж ороод Данзангийн нэмсрэн гэж гайхамшигтай яруу найрагч
бүтээлийг бол маш их уншсан. Ер нь тэгээ хөдөөийг л тэг сайхан шүлгүүд нь бол бас миний сэтгэл зүрхийг бол хөглөсөн л дөө. Анхны ном ер нь хэдэн онд гарчээ? За анхны ном шүлгтэй навчсгээд одоо энэ байна л да. Энэ ном маань 2009 онд анхныхаа номыг гаргаж байлаа. За тэгээд тэрнээс хойш бас нэг их маш цөөхөн хувьтай нэг өөрийн хувийн одоо залуу хүний хувьд оройд насны дан хайрын шүлгүүдтэй тэр ном гаргаж бас тодорхой хүмүүст бас дурсгаж ирсэн. Тэр нь бол баттай нийтэд нэг их тараагдаг цөөхөн ном бичсэн тийм ном байдаг. За тэгээд саяхан ширээтэй зүрэнгээд шүлгийн дүүрээ эмхтлээд. Ширээтэй суурин гэхээр одоо яг л таны төрсөн нутаг. Яа тэгэлгүй яах вэ? Би Төв аймгийн өндөр ширээт сумд яг тэр тоглоом голынхаа өндөр тоглож өссөн. За тэгээ манай нутгаас гайхамшигтай яруу найрагч Тасцавгийн банзрагч хүн байлаа одоо ч. Сүйдэр цар мен жирмийн цагаан нуургээ сайхан дууны уран бүтээлүүд үргэлжилсэн үгийн яруу найргийн олон сайхан бүтээл төрөвсөн ийм хүн байсан. Тэгээ тэр хүн манай аавтай одоо нэг анги гэж явдаг ихэрж очдог. Тэгээ тэр хүн болохоор надад бас миний толгойг илчээд ах дээр ирж шав ороорой оюутан болоод гэд. Тэгээ харамсалтай намайг оюутан болж ирдэг жил. Тасцавгийн банзрагч хөө. Урдгатаа төвлөлтөд шийдэж яагаад бас бурхны оронд утсан. Тэгээ би бас нэг талаараа бас нутгийнхаа сайхан яруу найрагч шавлж явах юм боломж бас таараа өгөлт. За тэгээ хол заяа юм тийм үү? Тэгээ яг тэр хүний бөөрөн дээр ч юм тоглож өссөн. Тэр сайхан энерги, тэр сайхан бас бодоо тэр сэтгэлийг өгүүлсэн, хэлсэн урам өгсөн хүмүүд нь бол намайг бас яруу найрагт дуртай бас бичиж төрөх юм хүсэл эрмэлзлийг бол илүү төрүүлсэн л дээ. Дууны яруу гэхээс одоо оюутан байхдаа тогроод нуурыг бичсэн үү? Тогроотой нуур чинийхээ дэрэг солдмоор байна. Залуучдын сэтгэл зүрхэнд бол цэдэн дууны хэлхийг үстэрсэн шүү дээ тийм ээ. Тийм. Тогроотой нуурыг ер нь одоо ч ер нь оюутан одоо хүүхэд залуучууд ер нь залуучууд гэлтгүү олон хүн бол сонсдог шүү дээ. Энэ дуу ер нь яг хэдэн онд бүтсэн дуу юм бэ? Аялгауг нь яг ямар хүнд бол анхныхын дуу чинь ямар хүн байсан? За энэ дуу чинь нэгдүгээр курст ордог жилээ. Хэдэн онд ирч дээ? 2003 онд. 3 оны дуу. Одоо 13 жил юм. Нэгдүгээр ангид ордог жилээ, курст ордог жилээ огшуулгыг бол биччихсэн. Тэгээд дараах нь дараа жил нь одоо үед миний одоо хамгийн сайхан дотны найз хөгжмийн зохиолч Шанхар Агсантайгаа танилцж. Тэгээд Шанхар маань энэ шүлгийг Тогроотой нуур гэж шүлгийг авч хаялгуу зохиосон. Тэгээд өгдөө маань төдлөгөө одоо тухайн үед Базар Сатын Болдбаатар Утган гэрэл хоёр гээд хоёр сайхан залуу дуучин соёл урлагийн сургуулийн оюутан байлаа. Тэгээд дөрвөн оюутны дуу тухайн үед одоо Баясгалан Жавхлан Батэрднэгэд олон сайхан дуучдын дундор гарч ирж бас тухайн үед бас нэг хийт гэдэг үлээ те 7 хоног үрийн хийтэд бол эхний 10 март бол тогтмол одоо явдаг болсон. Тэгээд энэс урамшаад бас нэг хэсэг дууны шүлгэрээ жоохон хэлбэржсэн талаас би. Тэгээд дууны шүлэг их бичээд ирсэн зүйлдээ бас бичиж байгаа шүлгүүд маань бас их хөнгөн юм шиг болоод ирсэн учраас бас нэг талаараа бас дууныхаа шүлгийг л ер нь оролдоогүй. Ер нь 35 40 хүртлээш хуу ерөнхийдөө жоохон яруу найргаа жоохон айлуулах гайгүй биччихсэн гэсэн хүсэл үүднээс дууны шүлэг тэрнээс аж нэг актер төрлөөгөө. Тэгээд би яг Шанхар Агсантайгаа бол чинийхээ дэрэгдээс олдмооргүй нэг дараа нь тэр дуу байсан. Харамсалтай тэр дуу хит болоход манай Шанхар Агсан маань бурхан болсон байсан. Тэгээд дараа нь өнгөрснийхэн дараа дуу хит болж бас залуучуудыг сонсдог. Бас дуулагддаг. Одоо ч гэсэн залуучууд бол нэлээд сайн мэддэг юм шиг байна лээ. Тэгээд бас ямар хөв тохиол байсан юм бэ? Тэр бас би нэг гайхамшигтай авьяастай тийм залуу хөгжмийн зохиол залуутай бас нөхөрлсөндөө бас баярлаж бэлгшээж явдаг л та. Хэдийн нөхөрлөл маань одоо тухайн үед эмчрэн байхдаа богинохон ахархан хугацаанд уран бүтээл төрсөн ч гэсэн одоо ч мэдээ сэтгэл зүрхэндээ бол яруу найрч уран бүтээлч хүмүүс бол андайгаа бол мөнгө хийгээрээр дурч явдаг бох тийм ээ. Тэглээ яах вэ? Тэгээд өөрөө угаас аргагүй төрмөл авьяастай тийм хөвгт төсөлтөө. Тэгээд бит хоёрын зайсангийн одоо туулын болоод алхдаг байлаа гитараа өрөөд би шүлгээ уншаад тэгээд туулын хүмүүн дээр сууж хагаад голын одоо бургасан дээр ингээ харгалж ирж байгаа усны чимээг гитарн дээр хөглөх гээд оруулах гээд тэгээд нөгөөх нь нэг л болж өгөхгүй байсан учраас болохгүй шүү дээ чадахгүй шүү дээ гэдэг өөрөө тэгж хэлжсэн. Тэгээд би үнэхээр авьяастай үнэхээр хөгжмийн төлөө төрсөн юм байна. Тэгээ өөрийг нь ер нь өнгөрснөөс хойш олон сайхан аялгууд саналууд нь бас Монгол үндэсний телевиз олон телевизээр бас тогтмол явдаг болсон. Тэгээ ээж нэгэд сайхан хүн байдаг. Бас хүүгийнхаа уран бүтээлийг бас өнгөрснөөс нь хойш бас олон сайхан бүтээлийг бас гаргаж төрсөж өгж ингэж нийтэд хүргэсэн. За үдшил олондоо бас шүлгээ уран бүтээлхэд ажилласан. Маш үл ямар вэ гэж бодож байна. Мэдээж одоо хээрийн салхи авдагдсан жинхэнэ одоо сайхан
Монгол шүлгүүд бол сонсогчтой багт бодож байна шүү дээ. За тэгээ би одоо анхны номонд орсон нэг шүлэг сүүлийнхээ номонд орсон нэг шүлгүүдээс дуудъя та. Яг анхны номонд бол мартагдсан сүр ингээд нэртэйгээр орсон нэг шүлэг үүдгийг тэр шүлгээ хэлье. Тэнд би нэг удаа утсан санагдана. Тэнгэр хул шаргал өнгөтэй байсан бодогдно. Тэнмэл цагаан салхи цастай талд төөрч тэмээн жингийн цувааны сүүлчийн хонх жингэнэх сонсогдсон. Хуучин Дэмбуудлын жижигхэн цонхон цаанаас хайрлаж явсан бүсгийн танил царай харагдсан. Нүцгэн моддын өчр дээр болдмор шувууд бовж номхон хэрмэр толгойн жуулж зогссон. Явуулын хөлд дарагдсан холын бяцхан суурин янзууд игдэг цагийг зүүдэлж байх шиг санагдсан. Хаашаач харсан засан далай цайвалцаж холоорыг олвсон. Замал зурааж харагдсан. Тэндээс намайг явахад ганцаардал даган гэлдэрч тэнүүн талын дунд улдаж ядраад улдсан. Оройн нартай хамт жиндэж хоцорсон суурин орчих цаг хугацааны хаанигтай нуугдсан гэдгийг шүлэг байна. Нутгийн шүлэг. Тийм нутгийн шүлэг. 10 тэр нь одоо ажил амьдрахад ер нь бас бүтээл шүлэг бүтээл төөрөхөд оюутан байхаас ч одоо ялгаа бол их байна үстэй. Оюутан байхад энэ залуучуудтайгаа найзуудтайгаа одоо ингээл тэр байл дугуйлан хийсэл нэгнийдээ ош чоноглол шүлэг уншаал юм байсан. Харин нэг жоохон буудхан газар очиод ажил амьдраад тэгээд тэндээ бүтээлээ төөрөхөд тэр нь сэтгэл тэр мэдрэмж их өөр байна биз. Найз нарын газар их дуурсах юм. Одоо ясэндээ тэр нь ингээд ажил төрөлд тавьж яхад тэр нь хоёулаа дурсамж бол тодорхой нэз. Үеийнхээ олон сайхан яруу найрагчдаг бол маш их өгүүлэн тэр нөхөрлөлийг. Тэгээд яг хөдөө орон нутагт гэдэг утгаараа бас шүлэг яруу найргийг яг чин сэтгэлээ сая ярилцаад ч юм уу уншилцаа суух тийм хүмүүс манаас ховор байдаг учраас жоохон ганцаардангуу жоохон өөдөртэй шүлгүүд тэр бас их бичдэг л дээ. Тэгээд мэдээж манай нутаг бол сайхан гой ханга хосолсон туулын гол яг туулын голын хөвөн дээр тэгээд сайхан молцог сайхан илстэй мод мурхстай сайхан юм нутгалдаа ер нь жинхэнэ ер нь тийм нутагт төрснөөрөөч би бас яруу найраг шүлэг хийх бол одоо бичих шалтгаан нүүссэн болооч гэж бас бахархан бодож явдаг. За тэгээд би нэг сүүлийн номод орсон нэг шүлэг уншиж чихэн дотор минь гэдэг. Чин болор замд уншижсэн шүлэг баг шүү. Чихэн дотор минь шарилсан навч унах чимээ зүрх зүсгэн шаналнд хөөрхий эмгэн майн өглөх чихэн дотор минь далай царилээд захлаад нисэлтхэн 7 сарын бороо хатан дээр цэцэг ургуулах чихэн дотор минь шувуу өндөглөж төдөлгүй хагархан шанаагаан тулж гэзгэн задалсан бүсгүй хөлийн чимээ хүлээх чихэн дотор минь хөөхөдүүлж хөхөөн тэмтэрхэн хатсан ус борооны өвл цөхрөн хүсэх чихэн дотор минь могоон чуулган хурж ядруу өвгөн бүсээ тайлан өвдөглөхөн зовлон дундаас ад жаргал хайгч толгой бүхийн суух чихэн дотор минь нэртэй утсан андын минь гонигт дуалсран сонсогдох нь чихтэй нугунд хөгшин мэлхий бүдэгхэн ааглах чихэн дотор минь адуу тангаралцаж мордын төвөргөн ортох нь алсыг зорсон олон буурлууд минь зүүдэнд орох чихэн дотор минь шоргойл жүүрлэж шөнжин өдөржин газар ухах нь шороог минь зөөж газрыг нэвтлэх урцгийн гэрчид чиг чихэн дотор минь надаас түлэх хүмүүний хөлийн чимээ хурцсах нь амьдралд яарсан хинэгний зүрхний цохилт мэд чихэн доктор минь хөгжимчин андын минь уйлж дуулж үтээсэн ээжийн тухай илгуу хүсэл сэтгэлэн гэсэн хүмүүрийг гэрэл дээрээ дүрийг хөтлөх чихэн дотор минь зас бодрон унах та хулгайчийн мөрийг цагаатгах нь цааш харан уйлцуугаа бүсгүй ер нөхрөн уучлан бодох чихэн дотор минь голын мус хагарч шаазгааж очихтон модны мөчөрт вөөлгөх нь аяг унагсан хүү аавынхаа эвэлсэн харцан тайтгарах чихэн дотор минь зулын бүдэгхэн гэрэлд бэсэлгэн суугч бурхан багшийн харц таанор шагасан томоогийн сарны туянаас дайлтрах чихэн дотор минь орчлонгийн эдвс бүхэн хургаж чимээгүй орон зай дуусах нь энэ биений минь салхинд туугдан ирж буцах навчны хэлбэр шигэ чихэн дотор минь гэж хэлэх. За сайн байна. Яг одоо хадаг үрж баримтгсан одоо уран зохиолын энэ номын багш ямар хүн байна? За миний яг хадаг үрж багш авийн одоо нандан сайхан холбоотой явдаг хүн маань бол би оюутан байхдаа бас тэр хүнээр бас хичээлээ заалгуулж ирсэн. Тэр хүн маань болохоор одоо Монголын зохиолчдын хэвлэлийн шагналт Алтан өд наадмын 4 удаагийн эзэн сая гигамоц урдсан баг. Тэ Бүрүүгийн Батуй гэж юм сайхан судлаач уран зохиолын бас том зүтгэлтэй юм залуу байгаа хөдөлмөрч юм сайхан залуу байсан. Тэгээд дугуй үедээ бас залуу хүн тас шав орно гэхэд бас зарим хүмүүс бас гайхажсэн талж бас байсан баг. Тэгтээ миний итгэл үнэмшил өөрөө тэр хүнтэй маш ойрхон байсан учраас
Тэгээд яг хадгаа барьж шабагшийн харилцаа үүсгэсэндээ. Ингээд энэ яруу найргийн шитэр за тэгээд өөр бус зүйлийг харж байгаа ч гэсэн нэг тийм зөв сэтгэлтэй нэг тийм гэгээтэй хүн байхад тэр хүн дагуулад олон зүйлийг аваа явчихдаг юм шиг санагдсан шүү дээ. Батбаяг багш бол ерөнхийдөө таны үеийн энэ олон залуучуудыг ер нь тосгоолын зам руу залсан баг шүү. Тэгэлгүй яг манай үеийн олон цагаан залуу яруу найрагчтай маш өөр байсан. Багш нь байсан, найз нөхд нь болж одоо бас заримд нь бас аав нь ч болж ингэж явсан юм сайхан төвшигтэй үнэлтэй. Одоо ер нь надаас хойш тэгэл манай үеийн дараачийн одоо гарч ирж байгаа сайхан залууч бүгд л тэр хүнтэй ойр дотн бас багшаа ярилцаатай байдаг. Шанартай болж гинөө. Бас саяханаа сургуулсан хүрэл тулгын нааданд даагс байсан сургуулсан үгүй? Яг тэг хөдөө байгаа хүн чинь аль болох зав заагаараа сургуулийнхаа хүүхдүүдэд аль болох ном уншуулах, шүлэг зохиол бас жоохон дурлуулах тийм ажлыг бол мэдээж хийнэ. Бас сум дээр хүүхдүүдийн дугуйлыг хичээлүүлнэ. За тэгээд өнгөрсөн жил өмнөх хүрэл тулгад нэг хүүхдтэй ирж бас хүүхд маань улсын хүрэл тулгад тусгай аймагт төрүүлжсэн юм. Тэгээд сая нэг хоёр хүүхдтэйрээд нэг нь бас шилдэг байран чалгараад нэг нь хоёрт ороод. Улсын хүрэл. Аймгийн хүрэл тулгад. Тэгээд аймагаас яхаа төрүүлсэн хүүхдүүд ирдэг учраас энэ жил төрүүлж чадаагүй учраас улсын хүрэл тулгад бол ирж чадаагүй. Зөв. Хүрэл тулгын наадам чинь бол жил болгон тавалдаг. Өсвөрийн одоо яруу найрагчдын нэг мөрөөдөл тийм ээ. Сквертийн хэмжээ дуурайш агуу тэгээд Төв аймгийн нутгийнхан бол аргагүй одоо яруу найраг, утга зохиол, адуу айраг найргийн одоо сайх хөлгийн нутаг. Олон одоо энэ цаг үеийн эд одоо оргисон гайхалтай урамтлалыг төрүүлсэн 6 одоо ардын орон зохиолч Төв аймгийн байна уу? Тэгэлгүй яах вэ? Тийм ээ. Тэр агуу зохиолчдын нутаг гэдэг ингээд ярих юм бол Болор замын бараг 50-д зохиогдсноос хойш бараг наадмуудын бараг 50% Төв аймагчид хүрсэн. Бараг тийм багш энэ чинь цаадлууга лавсруугч 6 бол авчих шүү дээ. Тэгэхээр хулан 2 тийм ээ. Тэгээ хулан Баяр жаргал яруу найрагч хасар за тэгэл Эрдэнэ Батэр гэх хамгийн сүүлийн тий Болор замын эзэд. Тэгээ яг манай Төв аймагчид ер нь хэзэнээс утгуурын зохиол бол бас түүчээр болж явдаг юм сайхан авьяас билэгтнүүдийг төрүүлдэг нутгал та. Тэгээ яг одоо залуу үедээ бас би бас нэгэн цаг үедээ бас олон сайхан залуучуудтайгаа орж ирж байгаа. Одоо манай Төв аймгаас хичээл Отхон Сэрэн оргил болдгоод одоо Эрдэнэ Батэр яруу найрагч байна. Ингээ олон сайхан залуучууд бол Монголын утга зохиолд бас идэвхтэй бичээл дөрвөлээ одоо хийж байна да. Одоо харж байхад энэ их Монгол дээд сургууль, нэг утга зохиол нийгмийн ажлын дээд сургууль, Улаанбаатар их сургууль гэсэн сургуулиудын одоо утга зохиолын тэр дугуйлан бол их өрөөгөөж өгсөн нь харагдаж байна гэж бодож шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Нэгэн цагт бол удахгүй та бүхэн бас Монголын яруу найраг ачааг үрэх цаг ирнэ дээ. Одоо 90-ийн охин эд үрч байна шүү дээ тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Одоо 40 гарцсан хинхэн нөгөө нэг 40 гарсан эрхэн дөрөв дасан атгдаг шиг 90-ийн охин эд ачааг нь үрч байна. Тухайн цаг хугацааны дараа бол та бүхэнд өөрөх байх та. Яг цаг хугацаа мэдээж урсж байгаа учраас бас жам ясаараа бас бид хүн ч гэсэндээ тэр ачааг өөрлөцөх одоо тийм цаг хугацаа бол ирэх л байх. Энэ угаасаа яруу найргийн ертөнцийн угаасаа явдаг зарчим л тийм байх. Тэгээ 90-ад оныхан бол бас энэ хүнд цаг үед нийгмийн нэг ороо усгаа үед бол бас Монголын утга зохиол яруу найргийг бас сайхан авч явж гэнэ гэж бас би ойлгож явдаг. Тэгээд эдгээр сайхан уран бүтээлчд маань бол бас Монголын утга зохиолд бас үнэтэй том байр эзэлж хөрвөлдөх болов гэж боддог шүү дээ. Яруу найраг гэдэг ер нь танихаар яг юу юм? Яруу найргийг би л миний хувьд л яг л яруу найраг бол чин сэтгэл л да. Тэгээд чин сэтгэлээс гадна яруу найраг бол маш их эмзэгэл зүйл юм шиг санагддаг шүү дээ. Ихэл эмзэгтэй ер нь маш нандинаж хайрлж явахгүй бол бас л эмзэг санагдаад одоо ч бас хүмүүсийн хандлага нь бас нэг тал руу хэтэрхий хэвээгээд бас яруу найргийн өнгө айсан ч өөрөө бас цаг үед байгаа ч юм уу тийм их дуус төрдсөн ч юм уу одоо шүлгүүд нь одоо дууны яруу найрагт одоо дууны уран бүтээлч нэг хип-хопч гэдэг шүү дээ. Тийм уурсан байгаа да. Тэр шиг бас манай яруу найрагт бас тиймэрхүү маягийн юм бас ажиглагдаж байгаад нь бас жоохон эмзэгдэхгүй байдаг. Энэ жилийнх тэр хүүхдийн хурал тулгыг харж байхад тэрөөс яг л нийгмийн тэр уус төрдсөн. Ерөөсөө тэр дунд яг нэг хүүхдийнхээ сэтгэлээр ч юм уу тий тэр сайхан гинэн цагаан сэтгэлээр бичиж байгаа шүлэг бол маш ховор санагдсан. Тэгэхээр энэ яг цаг үеийн л яг асуудал бас нэгэн цаг үе яг. Тэгээ энэ яг бас нийгмээс шалтгаалаад бас тодорхой цаг хугацааны дараа уламж сайхан болох ч юм итгэж явдаг л та. Гэхдээ үлдэх юм бол хэзээд үлдэх шүү дээ. Цаг хугацаа бол тавд хүчлээд үлдэх юм бол үлдэнэ. Одоо манай алтан үеийн хичээл бүхэн бүтээл нь мөнхрөөд үлдсэн. Одоо ч шүлэг хоёр залуучууд машаа сайхан явж байна шүү дээ, тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Энэ залуучууд тэгээд ерөөдөө нэг үе яваад бол бас хүүхдүүд маш их идэвхтэй биччихлээ байна л да. 10 жилийн хүүхдүүд гэхэд одоо актер
бүтээл энэ төр уншиж байгаа бүтээлийн сонголт энэ төр хүртэл маш актер болж ирсэн байдалтай. Нэг талдаа ах юмнуудыг гэж ажиглагдаад байгаа. Би одоо яг хүүхдүүд ойрхон одоо дунд нь ингэж учраас гээ шавьсаад ах чадах явахад нэг багш гэж хэлээд ах чи юу ах би өөрийгөө яг мэдээж зав заагаар дуртай надаас зөвлөгөө авдаг ч юм уу бас санаа бодлоо уулздаг хүүхдүүд бол байгаа бас нэг бүгд утсан сургуулийн утга зохиолын дугуйланг хичээллүүлж байна. За яг багш шал болон яваач гэдэг юм уу тиймэрхүү хандлагатай хүмүүс ирдэг. Би өөрөө болохоор яг залуу хүмүүс учраас тэрнээс их нэрлэгч байна. Та багш шав гэдэг яг санаа бодлоо солилцоо тий. Бас утгаар зохиолын тухай сайхан чи яриа өрнүүлж явах гэдэг хүнээс бол байлгүй яг уу. Манай нэг алдаад мандагсан багш чинь ер нь их олон хүнийг бас төрүүлсэн байдаг ш тийм ээ. Хөдөө орондгоос тэгэхээр энэ багшийн барилга хүнд шавар ороод урамтай төрөөд зам мөрөө залгаад аваа юм гэдэг би их чухал юм шиг байна. Энэ хүмүүсийг харж байхад би энэ яруу найрагчдыг харж байхад одоо багшийн барилгатай тэр хүнээс ингэж барилга авсан, шав болсон. Тэгээд миний урамтай ингэж задарч гарч ирсэн гэл олон сайхан үйл явдал байдаг л да. Нэвтрүүлэг маань ерөөхдөө энэ дүрээс өндөрлөж байна. Танай шүлэг бичүүлнэ. 5 минутын шүлэг. Хамгийн сүүлд 5 минутын шүлэг хийзээ бичв. За ер нь яг хүүхдүүдтэй ажиллахдаа бол ерөнхийдөө баян бичнэ л да. Ер нь баян бичиж байгаа юм тий. Яг хүүхдүүдтэй тэр ажиллаад ирэхэд 7 хоногт нэг хичээл гэх юм да манаас. Зүг. Ямар шүлэг бичих гэж байна? Санаа бодол ер нь байна. Нааш ер нь хөдөө ингээд хоол замд одоо нутаг ороод аим хотоос хөдөө явж хатан дээр шүлгийн мөр нэг тийм гой санаа манаа байнга орж ирнэ. Яг бодлого яг боддог ш. Би ер нь бичгээс илүү их бодогдчих юм шиг санагдаад бодож явж байгаа. Тэгээд яг дараа нь тэгээд нэг тохиромжтой үед харуул шүлгээ буулгачдаг л да. Тэгээд яг мэдээж янз бүрийн бодлого яг сэдв бол байна. Би ер нь нутгийн тухай ч юм уу, эх орны тухай ч юм уу нэг тиймэрхүү сэдвэр эдмөрөвчтэй да. За ямар шүлэг бичвэ? За миний төв тунгалаг их орон гэсэн сэдвээр 4 мөрийг л бичлээ. Яг энэ санаа байгаа учраас цаана удахгүй бас бүтэн шүлэг болгож бичнэ. Үзэгчдээс уншаад сонирхолч тийм ээ. За тэгээд бичсэн 4 мөр уншчих. Өндөр ширээтийн сүрлэг байцаас өндрөн авч анхлан ниссэн бүргэдийн нэмцүүлэл шиг миний төв тунгалаг их орон мордын төвөргөн үүсийн салхи шиг мөн мөлөг шөнийн аниргумтай миний төв тунгалаг их орон гэсэн юм 4 мөртэй. Баярлалаа. Үлдээлээ дээ. Их орон гэж юу таны хувьд их орон гэр нь юу гэж бодож явдаг вэ? Хүн өөрөөр тайлбарладаг. Таны хувьд их орон гэж юу юу хэлэх вэ? Их орон гэж хамгийн анхны одоо сэдв бол би бол сэтгэлд байдаг гэж боддог шүү дээ.
хүн яаж зүрх сэтгэл оюун ухаандаа эх орноо гэж те одоо амаршиж бахархаж хайрлж явдаг. Тэр бол одоо яг хамгийн эх орны тухай одоо хамгийн тэм тунгалаг бодол минь байдаг учраас тэр нэг сэтгэлдээ тээж явдаг гэж боддог. За тэгээ мэдээж энэ ах орчин хийгээд энэ тухай бол олон хүмүүс бас эх орны тухай янз бүрээр тайлбарлсан байх л та. Би бол эх орныг бол сэтгэл зүрхэндээ л одоо хамгийн их нандин нэг явах ёстой тийм одоо тийм сайхан тув тунгалаг бодол гэж боддог шүү дээ. За баярлалаа ингээд танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. Үзэгчдээ эх орон телевизийн бэлгийн цэцэг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар та бүхэндээ хүрэлээ. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.